За hi guys, тэгээ бичлэгээр шууд OKC болон Boston-гийн тоглолтоор эхлүүлье. Тэгээд энэ тоглолтод болохоор Shai Gilgeous-Alexander 34 оноо авснаар Boston буулгаж авсан байна. За Boston OKC хоёр өмнө 2 удаа одоо ингээ нийтдээ 2 удаа тааш тоглосон. Тэгээ хоёулын дээр нь OKC хожчихсан. Тэгээ ерөнхийдөө бол плей-оффт те таарвал OKC бол хусчих магадлал бол үнэхээр өндөр гэж бол бодож байна те. За тэгээ би таард Лукагийн тоглолтоос өмнө хэдий нэг тийм зуршил болсон зүйлээ ингээ харуулъя. За Лука Дончич Lakers-ийн өмсгөлтийн анхны 40-оос дээш оноотой тоглолтоо үзүүлсэн. Тэгээ Milwaukee-гийн эсрэг. За тэгээ яг тоглолтод Elbog нь хоцсон байхээр тоглолтод бол Milwaukee хоцсон байгаа. За тэгээ дараагийн тоглолтын дээр нь болохоор Suns-тэй тааш тоглосон. Тэгээ энэ тоглолтын дээр нь Лука 33 оноотой дабл хийснээр Suns-ыг боц хоцсон байна. За ингээ Jokic Лукатай бол за чи турцсан харагдчих шүү дээ хэлж байгаа байхгүй. За дараагийн тоглолт нь болохоор Denver эсрэг тоглолт байсан. За тэгээ 2 дахь удаа Denver эсрэг тоглож байна. За Лука 31 оноо 8 rebound 7 assist 2 steal 1 block гэсэн стат үзүүлээд Denver-ыг дахиад буулгаад авчихсан байна. Тэг. Үнэхээр сайн байна. За тэгээ 3 сарын 22-нд болохоор Chicago Bulls Lakers-тэй тааш тоглосон. Тэгээ энэ тоглолтын дээр нь Josh Giddey бүр 15, 10, 17, 8 steal гэсэн статыг хийгээд 4 арвт хийгээд маш өөрхөн тоглолтыг үзүүлээд Lakers-ыг буулгаж авсан байна. Энэ ч одоо юу болж байна те? LeBron гэмтлээсээ ирээд тий boost хожигдож байгаа юм уу те? За тэгээ Bulls-ийн залуучууд маань өчтөр дараагийн тоглолтонд залуулаад Denver-ыг хүссэн байна талбайд нь тий. Ерөнхийдөө бол Bulls-ийн бол за одоо ингээд алцъя л гэдэг юм шиг үгүй гэж ойлгосон шүү дээ. За New York Knicks Portland-тэй тоглоод алцаж тэгээ ганцхан өнөр зүрдөө очсон байна. За тэгээд New York Knicks Dallas Mavericks-тэй тааш тоглосон. Тэгээ энэ тоглолтын дээр Cat болон Josh Hart нар хоёулаа triple double хийснээр Dallas Mavericks-ыг хоцсон байна. Тэгээ энэ өмнөх тоглолтын дээр уг нь Anthony Davis тоглосон. Тэгээ New York Knicks-ийн эсрэг бол тоглоогүй. За Minnesota Denver хоёр тааш тоглосон байна. Тэгээ энэ тоглолтын дээр Anthony Edwards болохоор 29 оноо, Julius Randle болохоор 25 оноо авсан байна. Тэгээд улмаар Denver-ыг хоцсон байна. За Denver Golden State Warriors хоёр тоглосон. Энэ тоглолтын дээр Jokic байгаагүй Aaron Gordon төв дээр гараад тэгээд Golden State Warriors-ыг хожицсан байна. Тэ. За харин Jimmy Butler Milwaukee-гийн эсрэг хараа 24 оноотой дабл хийж Milwaukee-г хожсон байна. Бага хожил хөтөлсөн байна. Тэгээ ер нь бол Warriors хэрэгтэй бүх зүйлийг ер нь бол Jimmy хийж байна. Хамгаалалт товтлогоо самбарлоо орох морох те. Тэгээ одоо free throw маш их дутагдчихсан тэр бүгдийг хийх гээд зөндөө зүйлийг бол Jimmy хийж байна. За өчтөр бол Warriors Heat-тэй тааш тоглосон. Тэгээ тэр тоглолтод мэдээж харамсалтай нь Warriors хожигдчихсан. За тэгээ Jimmy Heat-с хинтэн ярихгүй тэг талбайг орхиод гар авчихсан. За тэгээ Heat гэснээс Heat Boston-д тааш тоглосон. Тэгээ тэр тоглолтын дээр Drew Holiday болон Jason Tatum нийлээд 53 оноо аваад Heat-ийг хожицсан байна. Paolo Banchero New Orleans Pelicans-ийн эсрэг 34 оноотой дабл хийж New Orleans Pelicans-ийг хожицсан байна. За Alexander Sarr болох Washington-ы rookie залуу маань 34 оноотой карьер хаяг хийж Denver эсрэг тоглосон байна. За Desmond Bain Sacramento Kings-ийн эсрэг 100% гүйцэтгэлтэй 3-аас шидэж season high болох 44 оноог авсан байна. За тэгээд яг энэ тоглолтын дээр биш ч гэсэн яг Utah-гийн эсрэг тоглолтын дээр Desmond Bain Santi Altamыг зөхиод баг дотор хоорондоо сахаралтай тийм одоо chemistry нь унжаагаар нь бас харагдсан. Зарин эсрэгээр нь Malik Monk 28 оноо, Levin 23 оноо, тэгээд DeMar DeRozan 22 оноо авснаар Grizzlies-ыг хоцсон байна. За Giannis 34 оноотой дабл хийснээр Pacers-ыг хоцсон байна. За тэгвэл Milwaukee-гийн талаар маш харамсалтай нэг мэдээлэл гарсан. Ерөнхийдөө бол цаашдын энэ одоо сизний амжилтанд маш том сөрөг нөлөө үзүүлэхээр мэдээлэл бичлэгийн төсөлд ярьцгаая. За Trae Young 31 оноо, Daniels 22 оноо, Versace 21 оноо авснаар Charlotte-ыг буулгаж авсан байна. За Sandro Mamukilashvili гэдэг залуу болохоор маш том тийм рекордыг тогтоосон байгаа. 20-с доош минутанд 34 оноо, 9 rebound, 3 assist, 1 steal хийсэн анхны тоглогч болж байгаа. За тэгээд дээрээс нь 3-аас 100% гүйцэтгэлтэй 7 удаа шидэж 7 лонгийг оруулсан байна. За тэгээд энэ нь болохоор түүхэн амжилт юм байна шүү манайхаа. За Cavs болон Clippers хоорондоо тааш тоглосон. Тэгээд тэр тоглолтын дээр болохоор Cavaliers 33 оноо, 7 rebound хийсэн бол Zubats 28 оноод 20 rebound хийсэн байна. За тэгээ Cavs ерөөдөө бол 4 дараалж хожигдсан байсан 5 ч болчлоо. Тэгээд яагаад тэгж байгааг нь бол бүгд мэдж байгаа байх. Би бол ингэж бодож байгаа. Плей-оффын эрхэн баталгаажсан учраас энэ бол жоохон тийм хүчил тоглохгүй. Плей-оффтоос бэлдэнгээ одоо халаалтай хэвээрээ байж яа гэж тоглож байгаа юм шиг санагдсан надад бол. За тэгээ Sacramento бас Cleveland-тэй тааш тоглосон. Тэгээ тэр тоглолтын дээр DeMar DeRozan 27 оноо, Malik Monk 22 оноо авснаар
Cleveland-ыг хоцсон байна. За харин Kobe White 35 оноо авч Sacramento Kings-ыг хоцсон байна. За харин Devin Booker энэ удирдлагын 4-р 40-өөстэй шоноотой тоглолтыг хийж Bulls-ыг хоцсон байна. За Kevin Durant харин 38 оноог авч Milwaukee-гийн эсрэг багаа хожиж татсан байна. За Milwaukee Lakers хоёр тааш тоглосон. Тэгээд энэ тоглолтын дээр Lakers хожигдсон ч гэсэн маш гоё үзүүлэлт гарсан. Тэр нь юу гэхээр LeBron James career high болох 17 оноог авсан. 3 rebound, 5 assist-ийг нэмж өгөөд 1 block хийсэн байна. За 10 удаа довтлооны орлого хийж 7-гийн амжилттай болгосон. 3-аас 4 удаа шидэж 2-ыг нь оруулсан байна. 1 free throw шидэж 1-ийг нь оруулсан. Талбай дээр гэхдээ хасах 36 үзүүлэлттэй тоглосон байна. За Miles Turner Brooklyn-гийн залуустай бас зөндөө хэрүүлэм аргаан ноцтолтон зодон болсон байна. Бөөнтөн болсон. За тэгээд Jeremy Sohan бас Wanda 2 барьцалдж аваад төлөвлөцөө зодолтоо нөцөлтэй зөндөө болсон. Энэ бол бас их халуун уурс авсан NBA-ийн тоглолтууд болж байна. За нэг бас үнэхээр харамсалтай гэмтэл болсон. Тэр нь Stephen гэмтлээс ахар сүлээрээ унаад хэдэн 7 хоногор мэддэггүй гараа явсан. Яа харахад бас амар унсан байгаа зү За тэгээд өчигдрийн тоглолтуудын хувьд бол Boston Celtics Suns-тэй тоглосон. Тэгээд энэ тоглолтод Porzingis 30 оноо 8 rebound авсан бол Jaylen Brown 24 оноо 3 rebound 5 assist хийсэн байна. За тэгээд ерөнхий бол Suns-ыг илүүрхэж үзсэн. За дараагийн тоглолт нь болохоор Clippers бол New York Knicks хоорондоо тоглосон байна. New York-ын талбайд очиж тоглосон. Тэгээд тэр тоглолтын дээр Harden 29 оноо, Kawhi 27 оноо авснаар New York Knicks-ыг хоцсон байна. Тэгээд ойрын үед үнэхээр чанга байгаа Pacers-тэй Lakers тааш тоглосон. Энэ тоглолтод LeBron James байсан, Luka байсан. Ер нь бол ихэнх нь байсан. Тэгээд Luka 34-7 гэсэн статыг хийж Pacers-ыг хожиход маш том төсөв хүргэсэн байна. Гэхдээ LeBron James энэ тоглолтод маш том үргийг гүйцэтгэсэн. Юу байсан бэ гэхээр базар шот хийсэн. Тэр одоо харж 40 настай хүн бол иймэрхүү базар шот хийж байна Би бол GOAT debate-нд бол ялчгүй GOAT гэж бодож байна. За Jokic харин Milwaukee-гийн эсрэг удирлынхаа 30 дахь triple double-ыг хийснээр багаа хожил татсан байна. Тэгээ энэ хүнийг зогсооно гэдэг бол үнэхээр хэцүү байгаа байх. За нэмэлт мэдээллүүдээс дурдах юм бол мэдээж Stephen Curry ахар сүүлний геймплээс болоо хэдэн 7 хоног орхисон байгаа харин Milwaukee-гийн одоо довтлооны 2 дахь сонголт болох Damian Lillard маань бас одоо цусны богино гих шинж тэмдгээр удирлыг дуусгасан байна. За LeBron James-ийн 17 оноо 5 assist 70 мөнгө гүйцэтгэлтэй довтлсон Magic Johnson-с хойш анхны rookie stat юм байна. Тэгээ Stephen A. Smith болохоор энэний араас ингээд би буруу бодож исэн байна гэж бол хэлсэн. За тэгээ Chris Paul, LeBron James дээр бас яг энэ нөхцөл байдал түүнийг одоо ингэж хейтэлж байгаа хүмүүс бол үнэхээр одоо ерөөхдөө бол тийм атаархсан хүмүүс байна гэж хэлсэн. Тэгээ Bronny James бол Ben Simmons-ийн хоёулынхаа карьерийн 3 шидэлт бол 5-5 байгаа юм байна. Тэгээ Stephen A. Smith Austin Reeves-ийг одоогийн NBA-д хамгийн шилдэг 3 дахь сонголт гэж хэлсэн байна. Та нар энэтэй санал нэгдэх үгүй юу? Тэгээд Luka Doncic болохоор Austin Reeves-ийг тэр бол үнэхээр гайхамшигтай тоглогч. Тэгээд undrafted болсонд нь үнэхээр итгэхэд хэцүү байна гэж хэлсэн. За тэгээд би та нарт хэлсэн дээр нэг Spurs-ийн залуу тоглогч 20 минутаас доош хугацаанд хамгийн олон оноо авсан тоглогч болсон гэд. За тэгээд солилцооны дараа Quentin Grimes, Luka Doncic хоёр нийлээд 736 оноо авсан бол бусд нь 275 оноо авсан байна. За Kobe White 3 дугаар сард 29.8 оноо дунжилж байгаа юм байна. Одоо Bulls-ийн лидер гэж болж хэлэхэд болохоор энэ шүү дээ За Green Mobley-г гүйцэж одоо Depoy үнэлгээ авахд 51% болж өссөн байна. За та нар юу гэж бодож байна? Green энэ жил Depoy авах эрхтэй хүн үү, эрхгүй хүн үү те өөр хүн авах хэрэгтэй юу? За миний хувьд бол би Daniels-ыг аваасаа гэж бодож байна. Яг тэгвэл стилэрээ те энэ 90 үед хамгийн олон стил хийсэн тоглогч болчиход байгаа шүү дээ те. За Warriors нь болохоор Steph-ийг байхгүй тоглохоогоор 30-д, Steph байхад тоглохоогоор 6-д байт юм байна. Josh Giddey болон Alex Caruso-гийн хоорондох статын зөрүү нь иймэрхүү байна. Гэтэ Alex Caruso бол зарим үе сэлгэнэстэй гэмтэлтэй байгаад байгаа. Харин Josh Giddey бол багийн хамаг тоглохыг авч явах үүрэг нь байгаад байгаа учраас ийм стат байгаа гэж бол би бодож байна. Яг одоо цаасан дээр бичдэггүй одоо тийм статер бол Alex Caruso хамаагүй илүү байгаа гэж бол би бодож байна. Яг бол тэр хүн хамгаалттай. За Luka Doncic 270 паундаас 217 паунд хүртэл
одоо турсан байна. Гэхдээ 270 паунд байсан уу үгүй юу гэдэг нь бас эргэлзээтэй тий. За тэгээ Стивен Адамс болохоор товтлооны самраас бөмбөг авах хуваараа одоо бүх цаг үеийг тэргүүлж байна. За тэгээ Шей Гилжес Александрыг сүүлийн үед бол free throw merchants гэж яриад байгаа шүү дээ. Яг үндэ free throw merchants нь бол энэ гурав байна. Embiid, Jimmy Butler, Harden 3 стил байсаар байна. За тэгээд иймэрхүү хэдэн 7 хоног болж өнгөрсөн байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд лайк болон subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай. Тэгээд та нар яг хэнийг MVP гэж бодож байна? Хэн энэ жилийн MVP-г авах вэ? Тэгээд комент хэсэгтээс бичээрэй. Бай.